Тэр бол төслийн хуулиар авч авах гэж байна. Завтар бас хэрэгтэй. Өвөр хангай аймгийн иргэд эд хөрөнгөө хулгайд алдах, заллуулах, үр хүүхдээ гэмт хэрэг зөрчилд холбогдох, хохирохоос айж өдөр тутамд санаа зовнилттай явдаг байна. Мөн тус аймагт гэр бүлийн хүчирхийлэл, мал хулгайлах, замын хөдөлгөөний эсрэг гэмт хэрэг түгээмэл үйлдэгдэж байна. Энэ бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэмтэргээс өрчин сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс социологийн боловсрол төвөөр хийлгсэн судалгааны дүн мэдээ юм а. Өнөөдөр хууль сахиулах байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн болж дээрх судалгааны тайлан хэлэлцүүлэн тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс өрчин сэргийлэх чиглэлээр нэгдсэн байр суурин төрхийг зорж байна. Мэдээж судалгааны үр дүн бол сум орон нутгийн онцлог нөхцөл байдлаас хамаарат ялгаатай байгаа. За ард иргэдийн хувьд бол мэдээж маш олон асуудлуудыг хөндөж тавьсан байна. За гэмт хэрэг гаралтад бол нөлөөлж байгаа хүчин зүйлс бол байгаа. Хамгийн их одоо нөлөөлж байгаа хүчин зүйлс бол архитан согтуурах, тийм ээ. Хүний өмчийн эсрэг одоо гэмтрүүд илүү их цонхилж байна. Ялангуяа цахим залилан гэх мэт, тийм ээ. За үүгээрээ бид ямар нэгэн тийм чиг баримжаагүйгээр төлөвлөлт хийх юу болоод байгааг бид нар ядаж аймаг орон нутгийнхаа хөрсөн дээр ойлгохгүйгээр одоо урайлоозонгийн шин чанартай ч гэдэм үү эсвэл зүгээр л нэг төлөвлөлт муутай арга хэмжээнүүдийг хийж тэрнийхээ үр дүн хэмжихийн тулд юунаас эхэлсэн бэ гэдгээ харах барих юмгүй байж болохгүй гэдэг утгаараа бид нар шинжлэх ухааны одоо бас ололт дэвшлүүдийг ашиглан судалгаа гаргаж 19 сумын хэмжээнд маань асуудал ямар байна вэ гэдгийг тогтоож яг эхлэл цэг маань ямар байна тэрнээс цаашаа бид нар ямар бодлого хэрэгжүүлэхийн эцэстээ ямар үр дүнд хүрсэн байхын гэдгээ бас тодорхой болгохын тулд энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа гэж ойлгож байна. Гэмтэргийн үндсэн шалтгаан нөхцөл нь архитан согтуурснаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осол нэмэгдэж, аминаас эрүүл мэндэд эрсдэл учирч байгааг зөвлөгөөнөөр онцоллоо. Мөн орон нутагт шөнийн цагаар үлдэгдэж буй зам тээврийн дийлэнх нь гэрэл шилжүүлээгүйгээс үүдэлтэй байна. Цаашид гэмтэрэг зөрчлийг бууруулахын тулд туршлага сургамж боломжоо давуу тал болгон ашиглах, орон нутгийн захиргаа, иргэний нийгмийн байгууллага, иргэд олон нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болохыг хэлэлцүүлгээр онцлон ярьж байна.